Сар шинийн баяр түхэж зах худалдааны төвд рүү чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор нэр бүхий 14 зах худалдааны төвийг уртасгасан цагаар буюу шөнийн 1 цагаас 2 цаг хүртэл ажилуулах санал гарч ирэгдээ саналыг нь хорлолоо. За мөн цагаан сар хүртэлх амралтын болон ажлын өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш сондгоогоор хөдөлгөөнд оролцуулах хязгаарлалт тогтоох асуудлыг хүндсэн байна. Харин зарим иргэний хувьд тухайн зохицуултыг дэмжихгүй гэх байр суурьтай байна. Иргэдийн хувьд энэ бол зохицуулт гэхээсээ илүү хүчилсэн захиргааталтын шийдвэр хотын бодлогын хариуцлага ард түмэнд шилжүүлсэн дарга нарын амар арга гэж шүүмжилж байна. Хотын төвчрлийг зам нийтийн тээвэр төлөвлөлт бодлогын түвшинд шийдэхин оронд иргэдийг ээлжилж яв шүнжин худалдаа хий гэсэн шийдэл нь асуудлыг багасгах биш харин хүний эрхийн хил хязгаарт тулж очсон зохицуулалт гэж шүүмжиллээ. Уртсгуул яг нөгөө орой ээлж тарж байгаа ажилчид чинь бараг 5 гэж тарж байгаа шүү дээ. Тэгээд орой ээлж тарж ажилтаа усууд л оройч үзүүл зүйштэй юм болоо. Төгжрөл өсөхгүй багасах байх л гэж бодож байна. Одоо л үзэсгэлэн мишэл дээр үзэсгэлэн гарсан төгжрөлтэй л ах шиг шүү дээ. Аав ээжүүдийнхаа ямиг хүүхдүүд нь бэлдэн шүү дээ. Тэгэхэд яг ажилтаа улсууд орой дээр ирэх юм. Түүнээс биш хөгшчүүд бол орой энэ төр явахгүй шүү дээ. Дэмжихгүй энэ дөө. Хэрэг толтлол шинэ битүүний өдөр болтлоо юм авдаг шүү дээ, тий. Амжихгүй нэг энэ. Амралтын өдрүүдээр тэгш сондгоогоор нь явуулан гинэ та энийг дэмжиж байна уу? Үгүй. Ганц машинтай ус яах вэ дээ өмнө. Тэг сондгоогоор тэр ч одоо хэцүү дээ хүн болгол явахгүй тэгээд. Ямар ч нийслэл болоод төвчрлийг бууруулах хорооноос замын ачааллыг зохицуулахдаа зах бөөний төвүүдийг уртасгсан цагаар ажилуулах эсвэл тэг сондгоо дугаарын хязгаарлалт хэрэгжүүлэх хоёр хувилбарыг гаргалаа. Гэхдээ иргэдийн саналд үндэслэн эцсийн шийдвэрийг гаргахаар тохирчээ. Үндсэндээ төвчрлээс сэргийлэх нэрийн дор автомашины улсын дугаарын сүүлийн тог тэг сондгоогоор нь хязгаарлах зах худалдааны төвүүдийг шүн дөл болтол ажилуулах шийдлүүдийг дарга нар ээлж дараалан шийдэл хэмээн танилцуулахаар бэлдсэн. Би бол аль тал нь одоо дэмжих байх гэж харж байгаа. Иргэд жишээ нь ингээд ажлын цагаа тарчаад өнөрөө орой 6 цагаа тарчаад та жишээ нь ингээд дэлгүүр хийж чадахгүй л байгаа юм. Мега дэлгүүр хийж чадахгүй. Дандаа ажлын цагтаа. Тэгээ орой тараад очихоор 6 цагаас аачин 8 цагаас аачин. Тэгээ хизээ явахгүй таад хагасаа бүтэн санд л явж шин. Хагасаа бүтэн бөөнөрөө шаваралдаал тэг зогсолтод зогсож байгаа байхгүй. Тэрний оронд танд ямар боломж олгож ийнэ гэхээр 5 цагаас ажиллаа тарлаа. Оройны 24 цаг хүртэл 1-2 хоног чөлөөтэй явж болно шүү дээ. За энэ 7 хоног нэгтгэж шуургаар засаг дарга бол үүрэг өгч судалгаа тооцоог бол танилцуулгыг бол үүрэг болгосон. Тэгэхээр эх 7 хоногт юу нь бол багтаагаад энэ талын асуудлууд бол шийдэгдэх зохицуулт. Хотын иргэд дахин төвчрлийг системээр нь шийдэхин оронд хүний амьдралын хэмнэл хөдөлмөрлөх эрх, чөлөөтэй зорчих эрхийг түр аргацах шийдвэрийн золиос болох нь. За нэг нь машин барих эрхийг цагийн хуваараар хязгаарлан, нөгөө нь хувийн хвшлийг аль бэлгийн шинжтэйгээр шүн дэл хүртэл ажилуулахаас өөр шийдлийг хотын удирдлага одоогоор олж хараагүй байна.